За энэ бүтээн байгуулалтын ач холбогдол тоймгүй гэх юм. Баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажилуулах нөхцөл бий болж байгаагаас гадна тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосчлт 90%-аар буурч авто тээвэртэй холбоотой осол эндэгдэл гарахгүй байх боломж бүрдэж байна. За үүнээс гадна нүүрсийг сурчлахгүй олборлож экспортод гаргах боломжтой болох юм. За жилдээ 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж исэн зардал 78%-аар буурч жилд дунджаар 267.5 тэрбум төгрөгийн шууд хэмнэлт бий болох юм а. Энэ конвейерээр 7.5 сая тонн тэжээл буюу одоо нүүрсээ тээвэрлэнэ. Тэрнийг баяжуулаад 4.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлно. Нэмэн өртөг шингэн. Энэ бол нэг одоо 40-50 долларын үнэтэй байдаг чулуун нүүрс 3.1 коксчих нүүрсүүдийг баяжуулаад ингээд $130 тонны борлуулах болцоотой болж байгаа зах зээлийн үнээр. Тээврийн зардлыг 5 дахин багасгах. Байгаль орчны одоо эрэг нөлөөтэй. За дээрэс нь хамгийн гол нь одоо энэ үйлдвэрлэлийн зардал өртгийг бууруулах томоохон ач холбогдолтой конвейер системийг одоо ажилтанд оруулж байна. Ер нь бол одоо заавал хамгийн сайн чанартай нүүрс зарна гэхгүйгээр энэ баяжмлын үйлдвэрээр оруулаад нүүрсээ баяжуулаад чанар муу байсан ч гэсэн эсвэл одоо сул коксчих юм уу чанарын асуудалтай байсан ч гэсэн баяжуулаад сайжруулад экспортод гаргах ийм ач холбогдолтой одоо энэ баяжуулах үйлдвэр байна. Тийм одоо баяжуулсан бүтээгдэхүүн зарснараа одоо Эрдэнэс таамаглалт компани цэвэр ашиг одоо мөн одоо 1072 хувьцаа эзэмшдэг 3.4 сая иргэдийн одоо энэ одоо хувьцааны үнц нь одоо нэмэгдэх энэ одоо боломжийг бол бүрдүүлэхэд бол ажиллаж байна. За ерөнхий сайд Зандан Шатар өнгөрсөн 100 Эрдэнэс 5 компани удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж 4.2 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулжээ. Бүгд найрамдах Хятад ард улсын гүндэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хөргөн борлуулах ажлыг эхлүүлсэн байна. За цаашаа Япон, бүгд найрамдах Солонгос улс энтгэх зэрэг 3 дахь зах зээлд гарах цөөн худалдан авахчаас хамааралтай байдлыг бууруулж зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч байгааг засгийн газраас бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийллээ.